За тэгээ олон хүмүүс л юм асуугаад байна да. Яаж янзлдаг юм бэ чи? Бити хотлоо юм яриад байл гэдэг юм. Тэгээд яаж янзлдаг яа гэдэг хэлээд байх хэвээр. Нэг нөхөр бол яг нэг нөхөрч байгаа ихэнхэн тэгэр асуугаад байна шүү дээ. Тэр хим физик математик геометри чи мэдэхгүй гинэ. Тэр бичлэг үзээд ойлгохгүй байгаа юм баг. Тэгэхээр одоо би хэлье да. Би яаж янзлдаг аа? Би одоо тэр хим физик математик геометри ч ашиглаж янзлдаг юм аа гэд хэлээ да одоо өөр яах вэ? Тэгээ мессеж ичээд мессенжерээр юм асуугаад бараг алсын занаас онцлогоо хэлчих гэж үзээд байгаа. Би тэгэж хэлж өгөхгүй. Тэгэж хэлснээс чинь болж 3 жилийн өмнөөс тэгэж хамаа намаагүй хэлж өгдөгөөс болоод одоо нэг баахан би чадангууд чинь гарч ирчээд байна. Тэгэхээр би одоо хэлэхгүй. Юу ч хэлэхгүй. Ирж онцлуулж байгаа хүмүүс л юм хэлж өгнө. Тэрнээс биш алсаас тийм юм байхгүй. Хэлж өгнө гэсэн ойлголт байхгүй. Тэгээд энэ нэг тодорхой байгаад байгаа шүү дээ. Энгийн логик ойлгохгүй байгаа байхгүй. Энгийн логикээр дүгнэлт хийх хэрэгтэй байхгүй. Наас миний яриад байгаа энгийн логик шүү дээ. Хэрвээ хямдхан бага зардалтай тийм машина айтаахан унаа гэж бодож явах юм бол өмнө нь арга хэмжээ ав гэдэг байгаа шүү дээ. Миний босод бичлэгүүдээр ч гэсэн гарч байгаа өмнө нь арга хэмжээ. Ямар арга хэмжээ юу авах гээд байгаа юм гэхлээр тэр батарейныхаа бодит нөөцийг тогтоолгоо. Тэгээ тэрийг нөхөн сэргээлэгжээ. Баланс хийлэгжээ. Өмнө нь тэр гэрэл чид асгаас чи өмнө батарей чи угаасаа эвдэрчдэг байхгүй юу? Тэр гэрэл асаагүй. Тэгээд нэгэн тэрвээ гэрэл ассан бол тэрийг эхлээд онцлуулна шүү дээ. Ядаж анхан шатны онцлогоог нэрлээ. Би бол анхан шатны гэж онцлогоо гэж нэрлээд байгаа. Тэр нь юу гэхлээр одоо таанаас хэлдгээр компьютер онцлогоо. Тэр компьютер онцлогоо гэж юм байхгүй шүү дээ. Энэ зүгээр л сканераар код уншиж байгаа байхгүй юу? Мэдээлэл одоо машины төв компьютераас мэдээлэл авч байгаа гэсэн. Тэр кодоо зөв уншиж сурах хэрэгтэй байна. За хэрвээ батарейтай холбоотой батарейны эвдрэл байлаа гэж бодъё. Тэгэх юм бол 4 төрлийн эвдрэлийн код байдаг юм аа. Тэг яг ямар нь байгаад байгаа тэрийг эхлээд тодорхойлно шүү дээ. Энэ тэгээ хажууд ингээд мөргөлдөж ин дөө хөрх. Зүгээр явж байгаа л мөргөчих юм үний машины араас юм чи. Өтөхгүй байна. Тэгээ ерөн энэ машины эвдрэл одоо энэ батарейны эвдрэл ч юм бол энэ ихэнхдээ 190% нь бол энэ унж хэрглэж байгаа хүмүүс таанасаас болоод байгаа шүү дээ. Ерөн бол тэрийг юус ойлгохгүй байгаа байхгүй. Машина буруу хэрглэж унаад байна шүү дээ. За хөдөө гадаа их явдаг хүмүүс бараг ачааны машин шиг хэрэглээд байна. Ачааны машин шиг хэрэглэнэ гэж байхгүй шүү дээ. Энийг зориултын гормынхын дагуу унаа. Тэгээд энэ гадаа хөлдөөж байгаа, гадаа тавьж хөлдөөж байгаа, өөр арга байхгүй хөлдөөж байгаа бол чи бас батарейны насжилтанд нөлөөлнө шүү дээ. Өөр юу хэлэх вэ? Тэгээд одоо нуршаа л гэдэг хаа. Нуршдгүй 1000 хэлээд ойлгохгүй юм шиг нуршихгүй гэдэг яах вэ? Тэгээд одоо тийг хэлэхэ болчих болно шүү дээ. Тэгээд ширхгээрээ солиулаад явжээ. Батарейны хэлбэлцэл тэр хэлбэлцсэн энэ хэлбэлцсэн гэдэг. Батарей ч угаасаа л хэлбэлцдэг шүү дээ. Дээшээ доошоо. Тэгээ яг юуг нь хэлбэлцэл гэж ойлгоод байгаа. Нурцсан батарейг одоо янзлан тийм ойлголт байхгүй шүү дээ. Ерөөсөө түүх байхгүй. Монголд л байгаад байх шиг байна. Одоо тэгээд энгийн логик дүгнэлтүүд хийж сурах хэрэгтэй байна. Дам уншдаггүй харга гайн одоо тэгээд одоо гарч ирж шүү дээ. 10 хэдэн жилийн дараа. 2000 оноос хойш одоо тэгээд ном уншихаа байцгаацсан. Тэр чи одоо биднээсээ гарч ирээд байгаа байхгүй. Одоо манай доод үе гэх юм энэ хүмүүс төр. Айгүй энгийн логик энэ ерөөсө бодож сэтгэх юм байхгүй болчиход байна шүү дээ. Энгийн юм шүү дээ. Ерөөсөө л энэ машина батарейны зовлон үзэхгүй унаа л гэж бодож ивэл дөнгөж одоо гайлтай машин авсан бол шууд л тэр бодит нөөцийг тогтоолгожээ. Тэгжээж цаашаа тэр батарей чинь асчлалт нь ямар байгаа юм, хэр удаан унах юм, тэр бүх юм чинь гарч ирнэ шүү дээ. За тийм байна.